Би одоо цагдаагийн даргаасан дээр бас нэг энэ санал хэлж байгаа учраас нэг юм хэлэх гэсэн. Намраас хойш би энэ сонгон хайрхан дүүрэг дээр хүмүүсээс мөнгө аваад орон сууц бариад биш барина гэж хэлээд тэгээд тэр нь одоо хэдэн жилээр сонжирсан юм яваад сонгон хайрхан дээр би нэлээд ажиллаад. Энэ сонгон хайрханаас бол биш юм байна. Энэ ерөөсөө бүх нийслэл улс аймагуд ямар үгүй мэдгүй нийслэл даяар хамарсан юм ноцтой асуудал. Тэгээ би ингээ хайгаад явхаар цагдаагийн дарга сонгон хайрхан дээр ингээ нэг хэсэг хэрэг төв одоо юу гэдэг лээ мөрдөн байцах газар үл тэн дээр нэг хэсэг хэрэг ингээ энэ тэнд ингээ иннээс болоод энэ бол ерөөсөө иргэд яваад ямар ч нэмэргүй шахуу гордтгүй юм бий болсон юм байна. Яагаад тэгэхээр тэр дүүрэг хаваар нэг хэсэг уддаг дараа мөрдөн байцах тэр нь салгаж авдаг хаагууяар нь салгаад энэ юус явахгүй байна. Тэгэхээр би ямар санал хэлэх гэж байна вэ гэхээр улсын хэмжээний энэ асуудлыг нэг сэгчилж энэ мөнгө төгрөгөөр хохирсон маш олон мянган иргэн байгаа юм байна. Тэгэхээр энийг нэг шийдэх гарц шийдлийг манай байнгын хорооч гэсэн оролцоод цагдаагийнхантайгаа хамтран шийдмээр байна. Маш их хэмжээний мөнгө завшиж байна. Цаана хөөрхий баг хашаа байшингаа зараад байранд орё гэсэн хүмүүс одоо хос үлдэж байна. Тэгээд эсвэл за чи энэ байрнаас гарч энэ байран дээр чи бид нар байр бариад ингээ гэсэн хүмүүс маань байрныхаа түрээсийн мөнгийг эхэлж нөгөөдөл нь төлж явсан одоо өхөө байц. Асар их олон проблем байдаг юм байна. Би тэгээ яг хууль зүйн байнгын хорооны гишүүн учраас цагдаагийн дарга байгаа учраас энэ асуудлыг таны сонирхдаг чи. Би бас тантай нэг цаг аваад уулзаад энэ тухай бүхэлд нь биш би сонгоны тухай ярих гэж байгаа шүү.